Ханиад томооны талаар ярина гэсэн чи би бас амьдаа судалгаа хийж байгаа. Эцэг эхчүүдийн, ээжүүдийн юу бичиж байгаа, юу тулгамдаад байгаа юм гэдгийг уншиж байгаа. Тэгсэн чинь үнэхээр одоо өрхийн эмнэлэг дээр очиход чадлаараа ажиллаж байгаа нэмчнэр харагдаад байдаг. Тэгээ нөхцөл боломжлолдоо л ажиллаж байгаа юм. Тэгтэл үнэхээр өрхийн эмнэлэг дээр очиод эмчилгээг нь буруудаад тэгээд ингээд идэхгүй 5 хоног 7 хоног юм антибиотик уугаа дараагийн дүүргийн эмнэлэг дээр очиод эргээд ингээд их нялхас дээр очиоч гэдэг юм ингээд шат дараатаа яваад байгаа байхгүй юу буруутгаад байна уу гэхэлэр аншаа зүг болоогүй яг ямар вирус байна гэдгийг таниггүйгээс болоод хүүхдээ хүндрүүлчлээ гэсэн бохимдол ээжүүдэд их байгаа. Зөв. Яг энэ дээр бол ингэн одоо түрүүнд та хэлсэн шүү дээ. Ямар үед гэртээ харах уу, ямар үед гэртээ харахгүй гэдэг нэг асуудал хэрэгтэй. Нөгөө эмнэлгийн ачаал бол хувийн эмнэлгүүдээр ч амар байгаа, улсын эмнэлгүүдээр аимшигтай ачаалтай. Ээжүүдийн дунд ингээ яригддаг юм бол одоо ийм байгаа байхгүй нөгөө эмнэлэг дээр одоо дөнгөж нуснагож аваад одоо юу гэдэг ханаагаа наатагаад ирж байгаа шүү дээ. Тэнгуут ингээ үзэнгуут яг тухайн үед бол нэг эхний 2 3 хоног тэр араас энэ төр гэдэг халтур уушиг чагнаад ч нэг айх тэр юм чагнагдахгүй. Үнэхээр бол шинж харцангуй гайгүй. Тэгтэл яадаг вэ гэхээр яг тэр RS вирусын хувьд 3 дахь хоног, 5 дахь хоног, 7 дахь хоног тэр уушиг бол амар болчихсон байдаг. Чагнаад тийм. Тэнгуут чинь нөгөө ярьж байгаа хгүй. Яг 2 дахь хоног дээр нь манай хүүхдийг аваад имчилжээгүй. 2 дахь хоног дээр нь бид нэр имчлэх ямар ч боломж байхгүй. Яг үнэндээ бол вирус болохоор антибиотик өгөөд нэмэргүй. Тэгэхээр энэ дээр нөгөө анх үзүүлсэн эмч айгүйх буруутгаад байхгүй. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөтөж подкастын ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочин яг одоо хүүхдүүдийн дунд дэгдээд байгаа ханиад томоо энэ жилийн вирусын онцлогийн талаар ярилцгаар зочин эмчийг хорж оролцуулж байгаа юм. Өнөөдрийн зочин Зинт клиникийн ерөнхий эмч Тунгалахтай ярилцгаар урьсан. Сайн байна уу эмч? Сайн байна уу? За энэ өдрийн мэнд хүргэе. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. За эмчнэрийн ачаалал одоо маш их байна. Энэ жил болгоно л одоо нөвлөө уйлрал тэр дундаа 12 сарын ихэвчлэн дундаас эхлээд ханиад томооны дэгдэлт маш их байдаг. Гэтэл энэ жил арай эрт эхэлчлээ гэж ярьж байна. Ээжүүдийн санал сэтгэлийг харж байхад эргэн тойронд хүүхдүүд маш их ханиад төрж ийн багчууд. Тэгээ бүр давтан ханиад төрөөд байна. Бүрэн идгээгүй ээжээ давтад төрөөд байна гэд ээжүүд бүгдээрээ шантарч байна. За энэ жил бол А хүрээний H3N2 вирус дэгдэж байгаа мэдээллийг эрүүл мэндийн яамнаас өгчээсэн шүү дээ. Тэгээд энэ яагаад ийм айхтар онцлогтой вирус байгаа вэ? Энэ вирус нь өмнө нь дэгдэж байгаагүй юм уу? Эсвэл ямар нэгэн вирустэй хавсраад байна уу? Энэ юу болоод байна яг одоогийн нөхцөл байдал? За тэгэхээр одоо томоо ярихаас өмнө бид нар бас нэг юмыг тодорхойлох хэрэгтэй. Тэрний одоо гэхээр хүүхдийн болон одоо бүх нийт одоо насны хүн амын амьсгалын замын халдвар үүсгдэг 200 гаруй төрлийн вирус гэдэг гэж бид нар бүгдээрээ сонсдог тийм. За энэ 200 гаруй төрлийн вирусыг бид нар томоо төст гэх хоёр ангилчдаг. За тэр нь юу гэж байгаа вэ гэхээр томоо маань томоо төст вирусээс бас жоохон ялгаатай илүү хүнд хэлбэрээр явагддаг вирусын халдвараа гэсэн. За энэ нөгөө хэдийгээр одоо ингээд 200 гаруй төрлийн вирусын халдвар ингээд хүмүүс амын дунд дэгдэг гэх хэдүүл ингээд сонсож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 9 сараас хойш хичээл орсноос хойш ингээд одоо вирусын одоо мэдээг ингээд харахаар орчилд нэг ойролцоогоор 5-аас 6 вирус ингээд дамжаад явж байдаг. Өөрөөр хэлбэл 9 сард хэдүүлний цэцэрлэг сургалт ордог шүү дээ. Тэгэнгუთ ч хүүхд нөгөө нусгаараад эхэлдэг риновирус тийм. За эсвэл нүдэн нухтаад эхэлдэг аденовирус гэдэг ингээд вирусын төрлөөс хамаараа янз бүр ингээд явж байдаг байхгүй. За 9-10 сарын вирусууд дунд маань харьцангуй тайв ингээд жилжиж болно. Яагаад гэвэл нөгөө вирус маань хаана очиж юугаа гэмтэх нь вэ гэдэг вирусын шин чанараас их шалтгаалдаг. За одооний айлгаад байгаа асуудал бол 9-10 сарын вирусээс шал өөр. За шал өөр гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэгт бид нар томоогаасаа ерөнхийдөө айж гин. Хоёрдугаарт RS гэд бас томоо төстэй бага насны хүүхдүүдийг илүү хөвчлүүлдэг, амьсгалын дутагдалд оруулдаг вирус бас хавсраад хамт явж байгаа нэг тийм одоо яг энэ нөхцөл байдал дээр илүү одоо ингээд хүнд тусаад байгаа байхгүй. За тэгэхээр энэ жилийн томоогийн вирусын хувьд бол бага зэрэг онцлогтой гэж хэлж болно. Яагаад онцлогтой гэж хэлж байгаа вэ гэхээр бид нар 9-10 сараас хойш ингээд томоогийн одоо энэ дэлхийн улс орнууд юу гэж бичиж ингээд уншаад эхэлж байгаа л та. Тэгэнгუთ энэ дээр юу гэж бичиж байна вэ гэхээр нөгөө Австралид ч өвлөн зам болчдаг тий. Тэгэхээр нөгөө Австралийн томоогийн сизон буюу улирал нь 7-оос 9 сард байсан юм байна. За тэгсэн чинь тэр Австралид юу гэж хэлсэн бэ гэхээр томоогийн дэгдэлт 2 дахин одоо өндөр байна. Хүндрэл нь маш хүнд байна гэж бичээд эхэлсэн. Тэгэнгუთ нь одоо жишээлбэл Их Британий одоо сонин сэтгүүлүүд тэрийг ингээд аваад хилээд эхэлж байгаа хгүй. За энэ жилийн томоо жоохон онцлогтой байх юм байна. Ягаад гэвэл Австрал 2 дахин илүү одоо хүнд явжээ энэ томоогийн альтвар. Яагаад ийм хүнд явчих вэ гэд хэдүүлээ одоо судлаад эхэлсэн юм байна л да. Тэгсэн чинь ер нь бол томоогийн вакцин гэдэг бид нэр ярьдаг тийм. Баталгаажуулалт болохоор яг одоо
11 сард Монгол орчим те яг энэ бүс нутагт энэ томоогийн хэв шинжилүүд игдэх юм байна гэд судалгаа гаргасны үндсэн дээр хийдэг вакцин баггүй. Тэгсэн чинь энэ вакцин хизээ игдэг вэ гэхээр 2 сард хийгдсэн юм байна. Тэгэхээр энэ жилийн дэгдээд байгаа томог мдэггүй байхад хийгдсэн яг үнэ. Энэ жилийн тэр H3N2-ийн subclade K гэж яриад байгаа. Одоо энэ дэд хэв шинжийг бид нар subclade K гэдгийг бид нар 2 сард бол хинч мэдээгүй байсан. Мэдэгч ямар ч үндэслэл байхгүй. За тэгсэн чинь вакцин маань 2 сард гарсан юм байна. За тэгэнгүүт бид нар 10-11 сард вакцин хийлгэж байгаа шүү дээ. За тэгээд нөгөө Австралийн тэгсэн томоогоо судлаад эхэлсэн чинь энэ H3N2 маш их мутацид ороод байна. 7 сараас хойш нийт 7 удаа мутацид орсон байна. За тэгэнгүүт одоо юу яригдж байгаа гэхээр орчинд нөгөө H3N2 маань зөнхлөд эхэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс юу гэж байгаа нөхөр вакцин хийлгэсэн ч гэсэн өвдөд байна гэсэн асуудлууд гарч ирээд байгаа байхгүй. Тэрний юу вэ гэхээр бид нэр нөгөө вакцинда нөгөө subclade K гэдэг мутацаа мэдээгүйсэндээ л холбоотой. За тэгэхээр нөгөө энэ одоо H3N2 маань илүү өмнөх жилүүдийг бодвол олон одоо гений мутацад орсноос шалтгаалаад хүүхдүүдээс гадна настай хүмүүсийг айгүй хүнд өвдүүлээд байна. Бид нар хүүхэд өвдүүлээд байгаа шүү дээ. Тэгтэл яс юм дээрээ H1N1-ээсээ илүүтэйгээр одоо насанд хүрсэн хүмүүс настай ээж аавуудыг маань илүү хүнд өвдүүлээд байгаа болохоор ингээд яг энэ томог үйлрэл бол бүх насныханд хүнд байна. За тэгсэн чинь нэмэгдээд дахиад яагаад хүнд байгаа юм бэ гэд асуудлууд одоо Америкийн сонин сэтгүүл интервьюд уншаар юу гэж гарч ирж байна гэхээр гурвалсан халдвар гэдэг. Яагаад гурвалсан халдвар гэж яриад байгаа вэ гэхээр томоо одоо энэ томоогийн А хүрээний H3N2 тий од зохилж байгаа. RS гэдэг нь яадаг вэ гэхээр бага насны хүүхдүүдэд маш хүнд явагддаг. Ялангуяа 1-ээс доош настай хүүхэд бол хүндрэх магадлал маш өндөртэй. Эмнэлэг твтэлтэй өндөртэй амьсгалын дутагдалд оролдог хүнд вирус. Яагаад тэгэж ярьж байгаа гэхээр ингээд бид нар уушиг гуурсан хотлогоо бодохоор уурсан хоолой маань салаалж ирсэн яг уушигтайгаа ингээд нэг хэсэгт холбогддог байхгүй. Яг тэр жижиг гуурс зэрэг гэмтээчдэг. Өөрөөр хэлбэл уушиг давхар нэмэгдээ жижиг гуурс холбогддог хэсгийн гэмтээчингууд уушигны хатгаа төстэй амьсгалын доод замын халдварыг хүн твцтэй халдвар байдаг. Ямар ч эмчилгээ байхгүй. Гэхдээ вакцин байгаа Монголд орж ирээгүй RS-ийг. Тэгэхээр энэ нөгөө томоо маань бас бид нар хүнд гэж ярьдаг нэг талаараа вакцинтай вирус эсрэг эвдээ. Тэгтэл энэ RS гэдэг вирус бага насны хүүхдэд яваад байгаа вирус бол вакцинтай Монголд орж ирэх болоогүй. Гэхдээ эми эмчилгээ байхгүй. Бид нар харахаас өөр арга байхгүй. Тэгэхээр айгүй хүн талтраа гэсэн. За дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр ковид ярьж байгаа. Тэгэхээр ер нь яг ингээд хамгийн сүүлийн үеийн орчин үеийн те одоо сонин сэтгүүл эрүүл мэндийн одоо артикл мэдээллүүдийг харахаар юу гэж бодож байна вэ гэхээр энэ үл хүнчүүл гэдэг. Тийм. За тэгэхээр энэ H3N2 маань 4-7 хоногоор өмнө эхэлж байгаа энэ жил бол. Харин тэгээд ах шүү. Уг нь бол 12 сарын дунд гэл уг нь улирлын амралттай нэг ойролцоод нэг шүргээл өнгөрөөл хайтахан амжаад идэг штэ. Энэ жил бол 4-7 хоногоор эрт гэж ерөнхийдөө л яригдчихэж байгаа. Тэгээд ер нь бол оргил үе нь инээс цаашаа үргэлжлэх боломжтой. Тэгэхээр ер нь энэ үйл одоо юу гэдэг нь бага насны хүүхдүүдтэй дархлаа сул бас одоо хим эмчилгээний хийлэгдэг элэг бүрний дарахыг асуудалтай. Давхар нэмэгдээд настай хүмүүст маань бол ер нь жоохон чанга жил байх болохоор бүгдээр энэ халдвар хамгаалал, маск зүүх, гараа угаах боломжтой бол дархлаажуулалт хамрагдах энэ төр гэдэг айгуус анхаарахгүй болохгүй. Уг нь бол 7-8 сараас эхлээд энэ жил дэгдэх томуун тэр цаанаас ингээд бичигдээд яваад ирсэн байна шүү дээ. Вакцины хувьд бол 2 сард хийсэн болохоор яг энэ би энгийнээр хэлэхэд энэ орсон вакцин гараагүй юм байж 7-8 сард энэ мэдээлэл байсан юм чинь яг энэ жил ийм ханиадыг тэгнэгээд эм тариагаа нөөцлөгч байд юм бэлдэх юм боломж байгаагүй болов уу? Үгүй яа энэ дээр бол ингэж байгаа хгүй. Одоо тэр нэг вакцин одоо хүмүүс ингэ энэ дээр айгүй их юм асууд одоо бид нар ч гэсэн би өөр 3 хүүхэдтэй байхгүй. Тэгээ гэр бүлийнхээ бүх хүмүүсээ вакцин хийлгэж байна. За тэмүүт ингээд ганц хоёр ингээд өвдөж байгаа юм л та вакцинаар. Тэгээд өмнө нь бол вакцин хийлгэж огт өвддөггүйсэн шүү дээ. Ямар сонин ингээд би өөр гайхчихж байгаа байхгүй. Яагаад ингээд байгаа юм болоо гэд ингээд бодонгууд хамгаалалт одоо энэ чинь subclade K гэдэг чинь шинэ юм биднэрт ингээд орж ирээд шүү дээ. Тэнгууд гадны улс орнууд юу гэж үжиж байгаа вэ гэхээр вакцин хамгаалахын хувьд бол хамгаалнаа. Огт хамгаалахгүй биш. Өөрөөр хэлбэл вакцин хийлгээгүйсэн бол эмнэлэг твтэх магадлал маш өндөр. Угаас энэ чинь хүн талбар. Вакцин хийлгээгүй бол тэг хамгаална. Вакцин хийлгэсэн бага насны хүүхэд 70-75% хамгаална. Тэгвэл 25-аас 30% нь ер нь өвдөх магадлалтай вакцин хийсэн ч гэсэн. Гэхдээ вакцин гэдэг бол ерөөсөө л
тухайн халдварын хүндрэлээс сэргийлдэг. Тэр нь юу гэхээр өвдгийн хувьд бол өвдөн. Хоёр дахь хүнд халдвараар өвдөж, эмнэлэг твтэж тэ одоо маш хүнд халдвар болохоос нь ер нь бол сэргийлнэ гэж үздэг. За бид нар ч гэсэн яг ингээд хүүхдийн эмчийн хувьд ингээд үзлэг хийгээ сууж байхад одоо жишээл бид нар 2023 онд Зинт клиник дээр 200 хүүхдийн судалгаа хийсэн байхгүй. За тэн дээр юу гэж бид нар гаргаж ирсэн мэхээр томоогийн вакцинтай юугүй юу гэдгийг уушигны хатгааны шинж тэмдэгтэй холбоод ингээд үзэхээр яаралтай шууд эмнэлэг твтүүлэх гэсэн хатгаатай хүүхдүүд донд нэгэн ч вакцин хийгээгүйсэн. Тэгэхээр тэр чинь хүнд өвдүүлээд байна гэдэг бол яалтчгүй л байгаад байгаа. Харин энэ нөгөө томоогийн вакцинтай ч гэсэн насанд хүрэхчид өвдөх магадлал нь 30-аас 40% буюу арай өндөр гэж хэлээд байгаа байхгүй. Тэр нь одоо яг магадгүй юм чинь дөнгөж шинэ юм болохоор дэлхийн нийтээр л судалж байгаа. Эрдэмтэд энийг учрыг нь олохгүй л ерөнхийдөө бол явж байгаа. Энэ жилийн вакцинд бол яг тэр дид одоо сабки юу бол арай л байхгүй. 2019 онд ч одоо корона гэл бид бүгдээрээ айгаал бөө юм болсон шүү дээ. Одоо ер нь мартаагүй. Тэгсэн одоо энэ хурж байгаа ханиадууд юм үнэрлэхэ болчлоо гэл манай хүүхэд бас тэгж юм. Тэгэл хамраа амныхын дуурж байгааг нь сонсохоор яг нэг коронагийн үеэр нэг амар өөр байгаад байсан. Нэг тэр яваад байгаа юм шиг. Одоо ээжүүд дор бүрний хардж байгаа шүү дээ. Корона гэд нэг тухайн үед шинэ байсан шиг энэ жилийн энэ вирусын онцлог бас яг энтэй адилхан шинэ байгаад байна уу? Яг шив шин гэж болов хэлэхгүй. Томоо бол яг нөгөө ямар бүлгийн хүмүүсийг илүү хөвчлүүлэх вэ? Одоо зэгтээ яваас ямар шинж тэмдэг илүү тод байх вэ гэдгээр нөгөө одоо дэд төв шинжээсээс хамаараа явж байгаа хгүй. Томоогийн хувьд бол яг энэ H3 энэ хоёр дээр юу яриад байгаа юм гэхээр настай хүмүүсээ хайрлаарай л гэж хэлдэг байгаа. Ерөнхийдөө одоо том насанд хүрэгчтэй хувьд гэсэн томооч айгу хүнд өвчин шүү дээ. Зөвхөн хүүхэд гэлтгүү. За хүүхдүүдийн хувьд юу гэж хэлэх юм бэ гэх юм бол яг энэ дэгдээд байгаа энэ халдварын хувьд бол нөгөө ерөнхий хортлогын шинж тэмдэг өндөртэй. Айгүйх дотор мугаардаг, унтаардаг, нурмайдаг нэг харахад л айгүй хэцүү. Ер нь бол айгүй хүнд явагдаад байгаа. Яг одоо яг энэ орчилтоо вирусэд ингээд харангуй түрүүний миний ярьсан RS томоогийн A2 л илүү идэвхтэй байна. Тэгэхээр ковид бол одоохондоо бол бүр тийм амар идэвхтэй бүртгэгдсэн гайгүй. Гэхдээ бол одоо бид нар ч ингээд хүмүүсээр одоо хэдэн сарын дараах юмыг л ерөнхийдөө ингээд нэг хараад байгаа шүү дээ. Тэгвэл ч ер нь ковид орж ирж хамтрах гурвалсан одоо тавлаа гэж явах бас боломжтой гэж үзээд байгаа ерөнхийдөө хамгийн сүүлийн юмнуудыг хараад байгаа. Тийм. Эцэг эхчүүд хүүхдүүд нь ханиад хүрэхээр аль болох гэрээрээ арах хэмжээ авахыг боддгоо. Витамин С-ийг нуулгаад, витаминыг тохирсон тунгаар нуулгаад, сонгон сарамстай дархлаа дэмжих шүл устай хоол гэд эмнэлгийн нөхцөл байдал ямар байгааг мэдж байгаа болохоор тэнд очиж 3-4 цаг очирлахыг хүсэхгүй, нэмэлт халдвар авахыг хүсэхгүй гэд ээжүүд ингэ бодоод байдаг. Гэтэл ингэ зааст үнэхээр болохгүй нэ гэл аргагүй тохиолдолд одоо эмнэлэг дээр очиж байгаа штэ. Жишээ нь өрхийн эрүүл мэндийн төв дээр өрхийн эмнэлэг дээр очлоо гэж бодоход за энэ жилийн давмгаа талаад байгаа вирусын халдвар юм уу эсвэл арай өөр халдвар байгаа мó гэдгийг шинжилгээг авдаггүй. Одоо тийм нөхцөл боломж ч үнэхээр байдаггүй маш олон хүүхдтэй. Тэгэхээр энэ нөгөө ийм шинжилгээ аваад шууд ингээд тохирсон эмчилгээг хийх ийм нөхцөл манай Монголд ер нь байдгийн болов. За дүүрэг бол байхгүй гэж бодож байна. Өрхийн эмнэлэг дээр байхгүй. Их нэлхс дээр бас л их олон удаа очиж байсан да. Одоо яадаг юм бол. Үгүй яа энэ жил бол одоо сүүлийн хэдэн жилүүдийг одоо миний анзаарснаар хараад байхад бол томуу төгсдөг гэд хэдүүлээ нэг хэдэн төрлийн вирус ярьсан шүү дээ. Тэр вирусын халдварыг илрүүлэх тавлсан, зургаалсан 6 вирус зэрэг үздэг төрөвчлэн тестүүд. Ковидын төрөвчлэн тест гэдэг үгтэй PCR шиг амар супер болол гэж бас хэлж чадахгүй. Тэгтээ анхан шатанд ажиллаж байгаа эмчүүд маш сайхан мэдээлэл өгчдөг тестүүд ер нь бол нэлээд дэлгэрэнгүй орж ирсэн. Тэгэхээр хувийн эмнэлгүүдээр бол тийм тестүүд бол зөндөө байна. Тийм тэгэхээр бидний гардоор шууд нөгөө 10 минутын дотор үзэл хариуг нь гарчих боломжтой. Ерөнхийдөө төрөвчлэн тестүүдээс мэлнийдгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг бол ер нь сайн хэрэг дихтэй ер нь туршлагатай эмч бол яг вирусын тест гэлэхгүй хүүхдээ хараад RS үү том уу юу гэдэг бол ялгах боломжтой. Өөр эмнэлзүүтэй. Тийм байна. Хүүхдийн эмчтэй яг энэ ханиад томооны талаар ярина гэсэн чи би бас амьдаа судалгаа хийж байгаа. Эцэг эхчүүдийн, ээжүүдийн юу бичиж байгаа, юу тулгамдаад байгаа юм гэдгийг уншиж байгаа. Тэгсэн чинь үнэхээр одоо өрхийн эмнэлэг дээр очиход чадлаараа ажиллаж байгаа нэмчнэр харагдаад байдаг. Тэгээ нөхцөл боломжлолдоо л ажиллаж байгаа юм. Тэгтэл үнэхээр өрхийн эмнэлэг дээр очиод эмчилгээг нь буруудаад тэгээд ингээд идэхгүй 5 хоног 7 хоногийн антибиотик дараагийн дүүргийн эмнэлэг дээр очиод эргээд ингээд их нэлхас дээр очиоч гэдэг юм ингээд шат дараатаа яваад байгаа байхгүй юу буруутгаад байна уу гэхэлэр
оншоо зүг болоогүй яг ямар вирус байна гэдгийг таниггүйгээс болоод хүүхдээ хүндрүүлчлээ гэсэн бухимдал ээжүүдэд их байгаа. Зөв. Яг энэ дээр бол ингэн одоо түрүүнд та хэлсэн шүү дээ. Ямар үед гэртээ харах уу, ямар үед гэртээ харахгүй гэдэг нэг асуудал хэрэгтэй. Нөгөө эмнэлгийн ачаал бол хувийн эмнэлгүүд дээрж амар байгаа, улсын эмнэлгүүд дээрж аимшигтай ачаалтай. Тэгэхээр нөгөө хүн болгоны хөвгөл өндөр халуураад тэнд ч асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө ямар үед харах уу, ямар үед харахгүй гэдэг дээр томууд дээр арай өөр. Яагаад арай өөр гэж хэлээд байгаа гэхээр RS вирусын эхний 3 хоног бол харьцангуй намжмал байдаг. Өөрөөр хэлбэл хүндрлийн хоног нь 3-аас 7 хоног дээр байдаг хгүй. Тэгэхээр зүгээр нус гараад найтаагаад 37% бүлэрч үл бид нэр гэртээ харж болно. Жохон ажиглын хараа тий. Тэгтэл томоо бол гинт 39-40 хүртэл халарчдаг. Зүгээр ингээд гүүгээ явжсна 2 цагийн дараа ингээд нурмац хитцэн ингээд үзгээр халуун 39-40 таа байгаа. Тэгэхээр томоогийн халдвар авлаа гэж тооцвол 48 цагийн дотор вирусын эсрэг юм яаралт авах хэрэгтэй. Тэгэхээр тэн дээр вирусын эсрэг юм гэдэг нь нэг л эмийг хэлж байгаа. Тэрнээс бол худалдаанд байдаг олон төрлийн вирусын эмийг удирдамжаараа бол зөвшөөрдөггүй. Нэг л вирусын эсрэг юм Монгол улсад ерөнхийдөө бол бичигддэг. Тэр эмээ 48 цагийн дотор авах юм бол вирусын идэвхжлийг нь бууруулдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө вирусын хурдан үзлээд хурдан эмээ авчих юм бол заавал одоо хүндрэл одоо антибиотик эсвэл одоо 2 дахь 3 одоо хүндрэл эмнэлэг твтэх дараагийн хүндрэлээс нөгөө нь бол урьдчилан сэргийлэх бас боломж бол уг нь бол байгаа томог. Тэгтээ түрүүний ярьдаг нөгөө RS гэдэг нэг хэцүү вирус яриад шүү дээ. RS дээр ямар ч хэмжлэг болоо бид нэ харахаас өөр хүлээг тэр нэг хоног тоолдог вирус. Хэд танаа хөвгт ханиагаад хэд хонжин л гэдэг. За 6-7 хонжиныг бол за жоохон харчидаа гэж тавьширчдаг. 3 хонжиныг бол айчдаг. Яана 7-8 хоног хүртэлээстэй яг бол бодчихдаг. Тэгэхээр нөгөө яг ээжүүдийн дунд ингээ яригддаг юм бол одоо ийм байгаа хгүй нөгөө эмнэлэг дээр одоо дөнгөж нуснагоо жоод одоо юу гэдэг ханиагаа найтаагаад ирж байгаа шүү дээ. Тэнгуут ингээ үзэнгуут яг тухайн үед бол нэг эхний 2-3 хоног тэр RS энэ гэдэг халтур уушиг чагнаад ч нэг айх тэр юм чагнагдахгүй. Үнэхээр бол шинж харьцангуй гайгүй. Тэгтэл яадаг вэ гэхээр яг тэр RS вирусын хувьд 3 дахь хоног, 5 дахь хоног, 7 дахь хоног тэр уушиг бол амар болчихсон байдаг. Чагнахад тийм. Тэнгуут чинь нөгөө ярьж байхгүй. Яг 2 дахь хоног дээр нь манай хүүхдийг аваад имчилжээгүй. 2 дахь хоног дээр нь бид нэр имчлэх ямар ч боломж байхгүй. Яг үнэндээ бол вирус болохоор антибиотик өгөөд нэмэргүй. Антибиотик бол 2 дахь хүндрлийн үед авдаг. Тэрний үе гэхээр дунд чихний өрөвсөл, гамрид те эсвэл хоолойны идэ, эсвэл яг уушигны голомтод хатгаа. Янгийн халдвартай хавсарчжээ гэж сэжгэлжээгүй л антибиотик өгдөг. Томоогийн вирусаас өөр айгүй хэцүү. Хэцүү гэдэг нь яадаг вэ гэхээр дөнгөж 39-40-өрөө талуураад орж ирэнгүүт чагнахад бас нэг гайгүй жиж болно шүү дээ. Тэр чинь дөнгөж ихний 2 хоногтой одоо бас шууд хатгаа болгон чагнаад харьцангуй гайгүй тийм үү. Тэгтэл маргааш юм уу нөөдөр нь хүүхэд нь гинт одоо юу гэдгийг амьсгаатаал эхэлдэг тийм нэг харахад л унжаагаад эхлэнгүүт шал өөр газар авч өгсөн болгонгууд хүүе ямар амарын танаа хүүхдийг чатгаа болгоцсон биз дээ гэдэг. Тэгэхээр энэ дэр нөгөө анх үзүүлсэн эмч айгүйх буруутгаад байхгүй. Тэгтэл тэр эмч чи ихний 3 хоног шаардлагатай томоогийнх нь вирусын эмийг өгнө. RS вирус бол шинж тэмдгийн хамдаах хэмжлэгийг аавна. 2 дахь халдвартай хавсарсан халдвар нэг үл антибиотик өгнө. Өгнө бол чадах юм хийгээд байгаа байхгүй. Өөрхийнх нь маань анх үзсэн эмч маань. Тэгтэл ямагт 2 3 дахь үзсэн эмчийн зүг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө өвчний явцаас олж байгаа гэсэн үг. Тийм байна. Одоо эцэг эхчүүд эмнэлэгт очихгүйгээр та түрүү хэлсэн шүү дээ. Яг нэг айхтар томоогийн вирус авчлаа, гинт өндөр халуураа дунлаа гэж бодоод эмийг ч одоо шууд жороор л өвнөхөөс ш тэр болгон эмээсээ өвхөө болцсон шүү дээ. Тэгэхээр эмнэлэгт очихгүйгээр утсаар зөвлөгөө аваад ийм газрууд ажиллаулъя гэдээ одоо өстө хамаг чадал нөхцөл байдлаараа ажиллаж эхэлж шүү дээ. Утсаар мэрэгжлийн хүүхдийн эмч зөвлөгөө өгөөд ээжэд за ингээд халуурсан бол шинж тэмдгийг сонсоод үнэлээд вирусын эмчилгээг эмнэлэг дээр очихгүйгээр уулах боломж байгаа юу? Таны түрүү хэлсэн 48 цагийн дотор. 48 цагийн дотор яг нөө өндөр халууралт болохоор бас аягүй хэцүү л дээ. 39-40 хүрэл халуураад орж ирж байгаа хүүхдийг бид нар бас утасны занаас наа чин томоо гэд яг 99% нь томоо гэж магадгүй тий. Гэтэл 1% нь менингит байвал яг тэгэхээр бас аягүй хэцүү байхгүй тий. Тэгэхээр ер нь өндөр халуурж байгаа бол бушуухан эмнэлэгт үзүүлэл өгөн тэрэн дээр. Нөгөө эмчилгээг урд авсан дээр өөрөөр хэлбэл аюултай ерөнхий шинж тэмдэг байна уугүй гэдгийг эмч үнэлсэн дээр. Тэгвэл бас яг эцэг эхчүүд өөрөө гэртээ одоо бид нар A B C D гэх дүрм гэж нэг дүрм ярьдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр A нь юу вэ гэхээр хүүхдийн хөдөлгөөнийг ажиглаар activity тийм. Томог үеэр ингэдэг бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр томод игснийг яаж мэддэг вэ гэхээр үүдээр дүрэн
хөвтэй хүүхдүүд хүлээж ингээ хөвтцэн амар өнжөр. Хүүхэд бол байглаасаа л хөдөлгөөнтэй тэнд юм сараачин зурн тоглоомор тоглоно, байнга л хөдлөн гүйн өсрөн харин тий. Яг хүн талдвар тусан хүүхэд бол хөдөлгөөн бол айгүй муу болчдөг. Өөрөөр хэлбэл халуунтай гэж байх хөдөлгөөн багсчиж болно. Халуунгүй байж хөдөлгөөн муу байх юм эсвэл идэх ухамдаа муу тий орчны харьцаа муу энэ төр байх юм бол айгүй хүнд өвчин байдаг байхгүй. Тэгэхээр ээж аав маань 24 цагийн турш л хүүхдээ хамт байгаа шүү дээ. Тэгэхээр ээж аав манай хүүхэд итгэвтэй вэ итгэхгүй вэ гэдгийг хараад мэдчихаа тий. Тэгэхээр ингээд нэг хүүхдээ ингээд нэг харангууд энэ ч нэг жоохон эвгүүтчлээ шүү. Эвгүй халдвар авчудаа. Ер нь жоохон хэцүү юм шүү гэдэг юм бол ээж аав бол хараал мэднэ амар нурмацаал гэж хэлтий. Тэгтээ бас халуунтай үедээ нурмааж гинүү, халуунгүй үедээ нурмааж гинүү гэд. Хичнээн халуунтай үедээ ингээд амар нурмгөр нөгөө халууны им өгчөөд халуун буучингууд буцаж зэрэглэн болоод юм идэж угаа тоглоог үжүүл окей вирус алдвар. Тэгтэл халууныхаа имийг бас өгчлөө тий. Тэгтэл хүүхдээ халуун 36 болчих шүү дээ. 36-тай ч гэсэн хийтэл унжаагаал нэг л ингээл харахад л яазгүй бол хурдан үзүүлсэн дэр. Дараагийн би гэдэг нь болохоор амьсгал. Амьсгал авахт нь эвгүй дуурж гэнэ үү? Ларингит бас байгаа шүү дээ. Гэж дуурдаг тий. Эсвэл амьсгал гарахтаа эвгүй дуураа шуугаж нэг мөр шиг хуржигнээд гэнэ үү? Эсвэл хамгийн түрүүний харах шинж амьсгаадах нэг л амьсгаа өндөртэй санагдаад тах нэг арай л нэг амьсгаадаад байгаа. Хатгаа ч чагнуур нь эхлээ чагнагдах гэхээс өлөөдөө амьсгал олшроод эхлээд эхлэн тий. Айгүйх амьсгаадаад эхэлдэг байхгүй. Амьсгаадаад байгаа юм шүү гэд нэг жоохон мэдрэмж ороод эхэлдэг тий. За сийн бол яраглал тий. Яраглал тэгэл нэг жоохон амьсгал нь жоохон эвгүй байна. За сий дээр хэдүүл ороод ирэх юм бол өнгөө харна хүүхдээ. Энд тэнд нөхөө хөрччүү. Уруул ам нөхөрсөн юм шиз тий. Гар уруу ямар эсвэл амар цонхийцсан юм болоо өнгөөр цонхийсэн хөрсөн байна уу? Ди дээр нь болохоор шингэн дehydration гэдэг бид нар шингэнээ яаж харах вэ гэхээр идэх уух юмныхаа 50% төрж гинэ. Одоо тэр хүүхэд жишээлбэл нэг 8 сартаа угжаар өгдөг хүүхдээ гэж бодъё л та. За ихэнх нь угж болсон хүүхдээ гэж. Тэгтэл тэр хүүхэд одоо юу гэдэг 200-аар 5 удаа удаг гэсэн бол 1 литр уух гэдэг шүү дээ. Тэгэхээр литр уухгүй 500-аас доош уудаг буюу идэх уухынхаа 50% төрөхгүй бол хүнд гэж үзсэн. Тэрнтэйгээ адилхан шээхгүй байна уу? Шээсний гарч юусоо байхгүй. Юус өглөөнөөс хойш шээсэнгүй шүү. Бас гүйлгээд байгаа байхгүй. Тэгэхээр гол нь нөгөө шээсний гарц идэх уухны одоо юу гэдэг өсөл ирмэлцэл агуулсан харна гэсэн хүүхтэй. Тэгэхээр яг ийм хідэн шинж тэмдэг хүүхдэд нэлээд ажиглагдвал яна за хурдан нэмчэд үзүүлэх юм байна л гэж өрнөд байна. Хүүхдийн эмчийн хувьд гэхдээ ер нь ямагт ээжийн зүг гэдэг уурайтай байдаг. Тэрний үг гэхээр ээж хүүхдээ агуулсан мэдэрнэ. Бид нар ч бол ачаалт ихтэй болохоор аль бол хурдан тусламж үйлчилгээг үзүүлээд гарах гав хичээн тий. Гэхдээ бас нөгөө талаараа бас ээж манай хүүхд нэг л биш байгаа гэвэл тэр хүүхд нэг л биш байгаа л гэсэн үг. Тэгэхээр ээжүүд маань бас зүүн савнд итгэрэй л гэсэн. Хүүхдүүдээ 37 гараад халуурч яхаар за яг хардсны гээл те эмчийн зөвлөгөөр шингийн юм уулгуулаад толгой дээр нь альчуур тавиад хувцсыг нэмлээд бүлээн альчуураар одоо сууг цавыг арчаал ингээл ээжүүд арахуудаа хэргэлдэг гээ. За аргагүй ингээл 38 болоод эрс нэмэгдээл ирдэг штэ. За энэ ер нь нэг горьгоо болчлоо шүү гэсэн үедээ халууны имээ уулгаж байгаад имлэг рүү очисон дээр үү имлэг одоо үнэхээр маш их ачаалт байгаа. Тэр дор хаяж нэг 2 цаг дараалж байгаа. Харин тийм бас энэ дээр хэлмээр санагдаад идэх юм ихэр халуунтай хүүхдээ ингээд зүрхийн дэлсүүлээд амьсгаад дуудлаа тэр чигээр нь одоо жишээл 10 цагаас хойш 14 цаг хүртэл хүлээрлэгээ сууждаг. Тэр хүүхдээ ямар зовиртой. Тэгээ бид нар бас өөрсдөө ингээд бодох хэрэгтэй. Би ингээд халуураа 4 цагийн ингээд суучвал надад ямар хэцүү юу ч идэж уухгүй дотор мухаараад бөөлжмөр санагдаад идэж уухгүй шээхгүй тэр хүүхдээ аягүй хэцүү сууж байгаа шүү дээ тийм биз. Тэгэхээр яагаад халууны юмыг өгөөгүй гэхээр юу яагаагүй. Эмчэд үзүүлэх юм чинь гээд нэг хүмүүс ингээд яг ингэж халуурч байгааг нь үзүүлнэ гээд. Тэр айгүй буруу байхгүй. Эсвэл нөгөө өвөл штэ. Халуурч байгаа хүүхэд компензон өлгийн мүлгийн амар ихсэн шидээр нь давхарлаад халуунаа болохгүй аваад ирдэг. Төгжрээ ямар амар байгаа илээ тий. Дундаа татчул яана тэр хүүхэд тий. Эсвэл тэнд 4 цаг хүлээж явахдаа татчул яана асуудал байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд маань халуун намдаах эмээ өгөөд хүүхд эмч танцсан. Халуун намдаах эмэн дээр бас хүмүүс парацетамол айгу олон төрлөөрөө байдаг. Бид нар чинь парацетамол эсвэл ибупрофен аль нэг л хэрэглээ шүү. Тэгэнгүүт халуун намдахгүй байна гингуудаа парацетамол өгөөд лагаар өгөөд лагаар өгсөний дараа 2 цагийн дараа намдахгүй болохоор таблеткаар өгөөд таблеткаар намдахгүй байхаар нь сиропоор өгөөд
ингээд парацетамолын тунг нь 6-аас ойрхон цагийн зайтай ойртуулахаар хүүхдээ илэг гэмтчихдэг байхгүй хортлон өрчдөг. Тэгэж юусоо болохгүй. Тэгэхээр ацетоаминофен буюу парацетамол гэдэг ийм айгуусаа өөртөө сайн мэдэх хэрэгтэй. Ямар тунгаар авах байгаа мэдэх хэрэгтэй. Тунгийн амир их ойрхон зайтай өгчвөл нэлхүү хүч нь бас жоохон хэцүү байдаг байхгүй. А парацетамол то буухгүй бол ибупрофен өгнө шүү дээ. Имээс үйлчлэн гэсэн. А ибупрофендо буухгүй бол парацетамол гэж өгнө. Нөгөө аль болох эмүүдийн зайг нь парацетамол 2-6-аас 8 цагийн зай. Ибупрофен 6-аас 8 цагийн зай. Цагийн жоохон хол олохын тулд имээс үйлчилж болно гэсэн. Яг энэ томоо бол халуун бохтой айгуу дургу 39-16-тай л байгаад. Яг нэрээ ээжүүд яг юу ядг юм бэлээ. Хүн чинь хэлхээс нааш гэдэг штэ. Одоо ингээл 3-4 хүүхэд төрүүлсэн ээж нар за эсвэл ингээд зарим гэрхаа ээж нар ибупрофен өгөөд халуун буухгүй байлаа гэж бодоход за нэг 4 цагийн дараа сөүлжилж өгье, парацетамол өгье гэд ингээд сөүлжилж өгдөг дөө гэд хүмүүс мэдж байгаа даа гэж бодоод байдаг. Гэтэл зарим ээж нар мэдтгүй юм байлээ. Парацетамол өгсөн бол буухгүй байх гэ дахиад 4 цагийн дараа дахиад парацетамол өгөөд тэгээ ээжүүд хоорондоо ярьж байгаа тэрийг мэдж байгаа штэ. Яагаад дахиж өгсөн юм бэ? Өөр юм өгөхгүй яасан болтгүй штэ. Хэр тийм үү гэдэг. Тэгэхээр нэрээ хүнийг мэддэг гэж зөвлөхгүй өнгөрч бас болтгүй юм байлээ нэ. Харин тийм яг үнэн тэр нөгөө ийм хоорондын зай ямар юм бэ? Ямар хэлбэрээр юм гэдэг ээжүүд маань айгуу сайн мэдж байхгүй бол болохгүй. Тэгэхээр хүүхдийн эмийн хордлого үүсчүүл айгуу аюултай тий. Энэ дээр давхар нэг эмийн хэрэглэн дээр юу яддаг вэ гэхээр хүүхдийн насанд нь тохирсон хэлбэрээр эмээ өгөөч л гэж л. Сайхан болсон айгүй хэцүү ингээд тохиолдол гарсан бас ярахад ч хэцүү тохиолдол бас гарсан тэр нь таблеткээр өгөөд асуудал үүссэн тохиолдол байсан нөгөө бага насны хүүхдэд шингэнээр өгөхгүй яг бүтэн таблетик одоо эмчийн хүүхд ууж чадахгүй шүү дээ. Тэрнээс болж асуудал айгүй үүссэн. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүүхэд хэрэв бөөлжилттэй бол аагаагүрээ бөөлжилтгүй бол сиропоор уулгаарай. Сироп нь муухай амттай бол жоох юмар шингэлээд өгчиж болно. Яаж ижгээл сиропоор уулахыг хичээгээрэй. Тэгвэл ээжүүд чинь нөгөө урдаас юу гэж нөгөө бага насны хүүхдээ үжилдэг сироп ч айгүй чихэртэй. Чихрийн харшилтай гэдэг тоххой. Яг амьдрал дээр чихрийн харшилтай хүмүүс айгүй зөөхөн байдаг. Тэгэхээр нөгөө ээжүүд өөрсдөө сироп юмдээ жоохон дурггүй гэдэг юм болов уу гэж боддог. Нөгөө чихрэхтэй сааграхтай. Тийм байх. Миний тэгтэл бид нар хорсоолон дотор хэдэн грамм чихэр өгдөг үлээ. Хэдэн удаа лолипоп иддэг үлээ хүүхд. Тэр юу бас бод эмнэлэгт глюкоз тариулахад бас сахар шүү дээ. Тэгэхээр чин хүүхдэд таарсан хэлбэрээр нь эмээ өгөөрэй л гэж гуймаар нээж үдсэн. Тийм тэгвэл бүтнээр нь таблеткаар өгөөд ич болох хагсан гэсэн үг. Хагсан гэсэн. Тийм. Яа хүүхдийн халуун юм болох чиж. Халуун биш арай өөр асуудал. Арай өөр асуудал. За энэ маш чухал юм байна. Тэгэхээр хаталтаа сэргийлэх хэрэгтэй л гэсэн үг л дээ. Тийм. Тэгээд яг энэ жилийн яг би одоо яг айхтар нөгөө вирус судлаач модлаач бол биш л дээ. Тэгэхээр яг энэ жилийн үед миний яг хүүхдийн эмчийн хувьд ажигласан анзаарсан бас нэг хэлэхгүй өнгөрч бас нэг болохгүй байгаа юм шиг нэг асуудал бол Улаанбархны дэгдэлтээс нь л энэ жил 5-6 сард ер нь л одоо вакцины эсрэг гүйцэтгэгчдийн одоо үр нөлөөгөөр бид нэр 11 хүүхдээ Улаанбарханд алдсан шүү дээ. Тоо бүртгэгддэг тоо бол 13,000 хүүхдээ өвдсөн гэж ярьдаг. Тэгтээ тэр бол бүртгэгдсэн л нэмэр. Тэгтэл яг бүртгэдэггүй хідэн ч одоо Улаанбархны кейс байгаа тэрийг би хэлж мэдэхгүй тий. Тэгэхээр Улаанбархан гэдэг өвчин маань юу вэ гэхээр энэ жил ягаад бас хүүхдүүд хүнд өвдөд байна гэж ботоор 14 хоногийн өвчин биш байхгүй Улаанбархан. Улаанбархны өндөрлөл жил үргэлжилж болно гэж үздэг. Ягаад жил үргэлжилж болно гэж үзээд байгаа гэхээр 2 настай 9 сартайгийн вакцин чинь Улаанбархны 2 дунд вакцин шүү дээ. Тэгсэн чинь нөгөө аутизм энэ одоо ямар нэг асуудлууд хүүхд төгслийн эмгүүд аягүй их болчингууд эцэг эхчүүд айгаад одоо нөгөө Улаанбархны вакцины одоо эсвэл бусад товлолтой хийх гэж жоон багасчихсан. Тэгсэн чинь нөгөө энэ жил өвцөн хүүхдүүд чинь вакцингүй хүүхдүүд аягүй их өвцөн шүү дээ энэ жил. Тэгээд тэгсэн чинь нөгөө вакцингүй байхдаа Улаанбархан хүнд туслаа гэж бодох юм бол дархлааны амнези буюу нөгөө үүссэн дархлаагаа мартах гэдэг нэг асуудал өгөхгүй хүний бие. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо ч 2 настай хүүхд Улаанбархнаар өвдөө л төө. Тэгэнгүүт тэр хүүхэд хүний дархлаач ингээд нэг сурдаг хэрэгтэн байхгүй. Одоо нэг RS вирусыг би 6 сартаа энийг би таньчлаа гэж хүнд үзэн гэсэн хөрхэн сурчиж байгаа. Тэгтэл тэр хүүхэд 9 сартаа одоо юу гэдэг параинфлюенза вирустэй танилцсан нэг ларингит марингит боллоо. Тэгээд тэр хүүхдэд танилцж байгаа. Тэгтэл 2 настай нөгөө хүүхэд маань Улаанбархан хүнд туслаа вакцингүй явж байгаад хүнд туслаа гэж үзвэл өмнө нь өвдсөн бүх дархлаагаа мартчихдаг. Би маань. Тэгэхээр тэр хүүхэд чинь 6 сартаа RS
8 сартаа пара инфлюенза вирус тусны ямар ч нэмэр гарахгүй байхгүй гэсэн. Ой санамжгүй Ой санамж, дархлааны ой санамж алдагдах гэдэг асуудал энэ жил айгүйх ноцтой хэрэгцсэн. За тэгэхээр тэр маань жил орчим үргэлжлэнэ гэж үздэг байхгүй. Тэгэнгүүт яг тэр жил орчим үргэлжлэнэ гэдгийг хүүхдийн эмч хүн уншаад юу гэж бодох вэ гэхээр яа энэ жилийн өвчлөл айгүй хүн таах юм байна гэж үзсэн. Яг тэгэхээр ч бас одоо мэдхгүй тухайн үед эсвэл хүнд хөнгөн хэлбэрээр одоо Улаанбаатарын туссан хүмүүс байлаа гэж тооцох юм бол нөгөө одоо түрүү жил туссан томоогийн ой санамж жимүү тухайн хүүхдэд бол таахгүй л гэсэн. Тийм байна. Тэгэхээр чи энэ жилийн дэгдэлт их байх нь нэрт ихэлх нь тэг хүнд тосч байгаа нь бүр олон юмны хамаатайх нь шүү дээ. Улаанбаатарыг тэгээд яагаад ингэж айхтар чухал давч үзээд карантинлах хэмжээнд хүрээд байдаг нь энтэй бас холбоотой юм шүү дээ. Дэгдэлтийн жилээс. Ер нь бол Улаанбаатарын том айл нь вирусын хүнд халдварууд вакцин яагаад хийдэг юм бэ гэж вакцин яагаад хийдэг вэ гэвэл ерөөсөө л хүнд өвдөлөхгүй гэж л вакцин хийдэг. Ойр зургийн одоо нөгөө нусаардаг риновирус энэ ч вакцин байхгүй байгаа зү. Яагаад вакцин байхгүйгээр хөнгөн вирусын халдвар өөрөөрөө тусаа дархлаа тогтгоо гэж үздэг. Тэгтэл хүнд халдваруудын үед заавал вакцинд хариулаа гэдэг байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр тэр хүүхд чинь тухайн халдварыг аваад 14 хоногийн хугацаатай үүсэх асуудал биш байгаад байна. Ахуй амьдралд нь нөлөөлөх хэмжээний 2 дахь халдваруудын суур тавигдаад байна гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо тэр вакцины асуудал айгүй эмзэг байгаад байна. Одоо нийтийн одоо ингээд юу гэдгийг хандлага гэж хэлэх юм уу, вакцины эсэргүүцэгчдийн хор нөлөө гэж хэлэх юм уу. Ер нь бол энэ дээр бол айгүй эмзэг. Яг хүүхдийн эмч хүний хувьд бол яг ингээд тэр одоо вакцины эсрэг одоо юг харахаар байж байгаа хэцүү л. Тийм байна. Одоо ингээд нүүр номон дээр хамгийн юм л ил байгаад байна шүү дээ. Нэг вакцин хийлгээс чи яагаад вакцин хийлгэхгүй байгаа юм бэ? Хүндэрсэн тэдэн хүүхдүүдийн тэдэн хувь нь вакцингүй байна гэхээр дор нь ерөөсөө дийлэн хувь нь вакцин эсэргүүцсэн хүмүүс байгаадах юм. Энэ юутай холбоотой байгаад тийм болов? Ганц Монгол ш дэлхийн нийтийн чанга хандлага. Дэлхийн нийтээр л яг юм чанга хандлагатай байгаа. Одоо яг тэрнээс боллоо энэс боллоо гэхэд бол хэцүү. Яг хуу вакцины хамгийн их нөгөө хүмүүсийн айдастай байдаг юм нь одоо Америк нэгдсэн улсад маш маргаантай яригдж байгаа асуудал ч ерөөсөө л энэ хүүхд төгслийн эмгэгүүд ч аутизмын хүрээний эмгэг эсвэл одоо энэ хөгжлийн асуудлууд чинь вакцин хийлгэснээс болсон юм байна гэдэг нэг тийм таамаг төдий юм гарсан. Тэгтэл тэр таамгийг үүсгэх гээд маш олон удаагийн судалгаа шинжилгээ явсан том одоо өндөр нотлоготой гэж ярьдаг шинжилгээ ухаанаар бол тэр өндөр нотлоготой судалгаанууд дээр вакцин бол биш ээ л гэсэн. Одоо тэрийгээ дагахаас өөр аргагүй ш тийм ээ. Яг хүүхд хөгжлийн одоо үнэлгээ хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд ингээд үзэж харахаар ер нь бол вакцинтай вакцингүй адилхан л гэдэг. За тэгвэл энэ жил Улаанбаатарны дэгдэлтийн жил байсан. Ээжүүд өөрсдөө хүүхдүүдийг Улаанбаатар туссан уугүй юу, хөнгөн тусаад өнгөрсөн үү гэдгийг ихсэн ажиглах хэрэгтэй юм байна. Одоо нэг айхтар төгшүүлж байгаа ч юм биш. Гэхдээ Улаанбаатар туссан бол өмнө нь таны хүүхэд энэ вирусуудын халдварыг аваад идэгцэн байсан ч гэсэн ер нь хүнд тусах магадaltaй юм байна гэж дор бүрээр бодчихдаг юм байна. Тийм байна. Яг тэр яг 6 сарын 22-ын хавцаа байхаа бидний ерөнхийдөө уншдаг одоо New England гэж сэтгүүл өгдөг. Тэрэн дээр чинь одоо дэлхийн нийтээр зүгээр одоо тэнд нэг эрдэмтний саналыг бол бичээгүй. Дэлхийн нийтээр ер нь бол за энийг хүлээн зөвшөөрөөд нэрээ яг юм байна гэсэн өндөр нотлоготой юмыг л тэнд хэвлэж байгаа шүү дээ. Тийм биз дээ олон хүний хүлээн зөвшөөрт. Тэн дээр бичсэн юм юу гэхээр Улаанбаатарны одоо халдварын дараах амнеси буюу тэр дархлааны ой санамж алдах гэсэн нэг хугацаа жил орчим үргэлжлэх юм байна. Энэ жилийн хооронд хүүхэд маань вирусын халдвар бол 2 дахь нянгийн халдвараар хүндрэх магадлал нь жоохон өндөр юм байна гэж үздэг байхгүй. Яг нөгөө ээжүүчин гэдэг чинь орж ирэнгүүтээ одоо энийг шууд нам дарна энэ халдварыг гэдэг нэг тэгдэг тийм. Вирус бол яг томоогийн вирус бол юутэй эмтэй. Бусад вирус бол ерөөсөө эмчилгээ бол өдөртөмжөнд бол байхгүй. Тэгэхээр чинь бид нэр тэр вирусыг нам дарж чадахгүй тэр вирусыг гаргадаж л эмчилнэ гэсэн үг. Одоо шинж тэмдгийн өдөөх биш тайвшруулах аргадах хэлбэрээр гуйж л тэр халдварыг одоо хоног хугацааг өнгөрөөл гэсэн үг шүү дээ. Дан вирусын халдвар бол шууд антибиотик эмчилгээний заалт бол болохгүй. Дан вирусээрээ явж ивэл хизээ 2 дахь халдвар сэжиглээд вирусын тухайн яг үүсгэгч нь бол вирус шүү дээ. 2 дахьчоор нэгэн халдвартай байна гэдэг антибиотик хэрэглэх вэ гэдэг нь эмчнэрт бид нар заалтаараа байдаг. Тэр тохиолдолд тэр нь ихэвчлэн ерөнхийдөө шинж тэмдэгтэй бол биш. Дунд чихний идээд өрөвсөл, уушигны хатгаа одоо дунд юу гэдэг холоо залхиурын идээд өрөвсөл яг нэгэн халдвар сэжиглүүл антибиотик аваа гэсэн ойлголттой байгаа байхгүй. Тэгэхээр томууд ихтэй бас хэцүү яадаг вэ гэхээр
хүүхэд туслаа 39-40 хүртэл халуурлаа. Дархлаа тогтолцоо ерөнхийдөө бас хэцүү болчихно тий. Хэсэг газрын одоо дархлааны хариур бол суларчдаг гэж үзэж юм. Тэгэнгүүт дунд чихний үдээ дөрвсөл чихний халдвар эсвэл уушигны хатгахаар ер нь өвчлөмтгий гэж үздэг. Энэ халдварын гол нь. Тэгэхээр гол нь 39-40 халдвараад 2 хоногийн дараа хатгаа болсон байхыг бол үгүйсэхгүй. Хүүхдүүдийн халуун бас өөр байгаад идэг штэ. Ихэнх халуун болвол халуурч халуураад хөл гарна нүур ам нь халуур шатаад ингээд халуураад идэг. Тэгтэл халууралтуудын нөгөө хэлбэрүүд гэдэг юм өөр байгаад идэг. Одоо манай би яаж мэдсэн гэхээр манай багын арай өөр халуураад идэг. Ингээд цагаан халууралт гэдэг юм хэлээ штэ. Даарч хөл гарна хурж чичирч халуураад тэг бүр ингээд гайхаад ээжүүд чинь тэгэл өөрөө хүн зөвлөөд ахад чинь тэр зөвлөгөөг харахгүй байжсна. Яг өөрийнх нь хүүхэд өвдөөд ингээд ирэхээр энэ юу илээ гэл нэрээ заавал ингээд нөгөө ухаарч ойлгохгүй бол өөрөө туулж ойлгоно гэдэг шиг юм болоод байдаг. Тэгээ халууралтын хэлбэрүүдийг нэг сайн хэлж өгөөч. Энэ тохиолдолд маш аюултай. Энэ бол ингэнэ гэд. Яг халууралт бол нөгөө вирусээ үүсгэгчийг шинж чанараас л ерөнхийдөө болж байгаа давхар нэмэгдээд хувь хүний дархлааны онцлогоос болж иж магадгүй тий. За таны хэлдэг тэр нөгөө цагаан халууралт гар хөлн хөрөөл жижигдэг энэ төр халдвар ерөнхийдөө цус эргэлтэнд нөлөөлөхөд хэмжээний хүнд халдвар гэж болцсохгүй гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь аюу өндөр халууруулж байна. Өндөр халуурж байгаа болохоор гар хөлн ерөнхийдөө хөрж байна гэж үзээд байгаа. Тэгэхээр энэ халдвар яг хамаг биеийн халуурчтал улаад өгвөл тий гар хөлн сайхан халуун байх юм бол бас болчихлоо. Тэгтэл гар хөлн хүйтэн байх юм бол ээжүүд яах ёстой гэхээр халууныхаа эмийг өчөөд гар хөлөө дулаацуулаар гэсэн. Хүмүүс нөгөө юу яагаад гэдэг чинь нөгөө халуурч юм чи хэдүүлээ сайхан нэмгэлнгээд яг их бие нэмгэлж ээж болно, сууг цавыг арчиж болно. Тэгтээ гар хөлн бүлээн чинь тавьж өгөр. Гар хөл халж ээж халуун буудаг. Тэгэхгүй бол нөгөө гар хөлн хүүтэн байгаад байгаа юм бол халуун бохтой ер нь жоохон имэндээ бухта жоохон таагүй байгаад байдаг байхгүй. Тэгэхээр хүүхдээ айгуу сайн мэдрээрээ л гэсэн. Тийм. Бүр халуун буух гонтор байх юм бол одоо нойтон бүлийн алчуурын төрөдөр арчиж юуг нь шингийн юм савлгаа шээлгээд хувцас нэмэглээд харж иж бас болно. Яг одоо тэгдэт байгаа вирусын тохирсон вакцинд бол нэг хайхтар үйлчлэхгүй дутуу бага үйлчлээд байгаа юм байна. За ийм нь яг тохирсон вирусын хэцүү аргадаж имчилнэ гэж байна. Тэгэхээр яг одоо авч байгаа арга хэмжээ ямар арга хэмжээнүүд авч ийн улсын хувийн гэлтгүү. Яг одоо бол манай эрүүл мэндийн салбар манайтай чадах чинь нэмэрэл бүх одоо хүч нөөц боломж ерөнхийдөө бол дайчилж байна тий. Дөрөвний хэлд нэг вакцины үр дүнгүй гэдэг бол бас арай биш. Вакцины 99% үр нөлөө үзүүлэх байдал тэрийг 75% болгочод байгаа маа л гэсэн. Тэгтэл 75 ч стил сайн үр дүн шүү дээ. Тэгэхээр уг нь бол вакцин бол заавал илэх хэрэгтэй гэсэн. Ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд 65-аас дээш насны хүмүүс, дээрс нь жирэмсэн эхчүүд дархлаа тутмагшилтай хүмүүс. Хүнд өвдөх боломжтой хүмүүс вакцин бол ялчгүй л илэх хэрэгтэй. За дараагийн нэг ямар арга хэмжээ авч яах гэхээр одоо ерөнхийдөө уулж гэлтгүү, хувьч гэлтгүү бүхэл одоо энэ одоо юу гэдэг эрүүл мэндийн байгууллагын салбарын хүмүүс одоо энэ хүүхдүүтэй айхтар хөндрүүлчихгүй юмсан одоо биднэрт хүндрэл багтай байлгачихсан гэл чадах чинь нэгэрэл бүгдэрийн одоо ерөнхийдөө ажиллаж. Тэгэхээр нөгөө уг халдвар маань айгүй энэ томоогийн дэгдэлт айгүй хүнд дэгдэлт явж байгаа болохоор ард иргэд маань нөгөө талаараа бас нэг жоохон эрүүл мэндийн салбарынхныгаа жоохон хүлээцтэй ингээд бас ингэ чинь бас тийм зүгээр 9 сар бол биш байгаа байхгүй. Тэр нэг жоохон хүлээцтэй ойлгож бид нарыг бас ингэ нэг харьцаач гэж бас нэг хэлмээр нөгөө амар их бухимдалтай. Одоо яг тэр хүлээгдэлтэн дээр бол амар ихтэй бухимдалтай хоорондоо оргил зодтолтох нь холгүй орж ирж цагийн зодтох нь холгүй л байдаг шүү дээ. Тэгэхээр эцэгчүүд маань хүүхд өвдөх хэцүү. Гэхдээ ганцхан танаа хүүхд бас өвдөггүй. Нийтээрээ ерөнхийдөө өвдөж байгаа. Дээрээс нь ирэмблэн ангилалт хийдэг. Хүнд хүүхдүүдэд төрүүлж үзнэ. Эсвэл одоо юу гэдэг нь бага сартай бага насны хүүхдүүдэд төрүүлж үзнэ. Амьсгал хямралын шинж тэмдэгтэй хүүхдүүдэд төрүүлж үзнэ гэд ирэмблэн ангилтын журмаараа явагддаг болохоор тий магадгүй тийм 6 настай хүүхэд хүлээж авахад 2 сартай хүүхэд төрүүлж оруулна шүү дээ. Тэгэхээр тэн дээр бас нэг жоохон хүлээцтэй ханддаг байгаа сайн. Бүх одоо нөөц боломжоо одоо улс хувь өрөх сум гэлтгүү бүгдээрээ л одоо гаргаж ажиллаж байгаа өрхийн имлэг маань бүр 20 цаг хүртэл ажиллаж байгаа. Улаанбаатар нийт тэгтэлтэй үед бүр хагас бүтэн сангүй явсан шүү дээ өрхийн имлэг хийж. Тэгэхээр ингээд бүх боломжоо ингэж дайчилж ажиллаж байхад нь хэдүүлээ жоохон ингээд дэмжээд өгөөсэй л гэж ерөнхийдөө хүсэж байна. Тэр нөгөө юуны тэр вирусын эсрэг юм бол ерөнхийдөө хайлуулах эртгүй булгаар хайлтдаг яг томоо байх юм бол яг түрүүний таны хэлсэн чинь томоогийн шинжилгээгээр баталж чадахгүй бол яг нь эмнэл зүгээ хэдүүлээ баримжаалаад эмээ хурд хугацаанд дуулгавал арай хүндрэл жоохон багтаа ижиж болно л гэж үзээ та.
12 сар гараагүй байхад өвчлөл ийм хэмжээнд хүрсэн маш хэцүү одоо энэ өвчнөтөө ингээд вирустэй тулгарсан байж байдаг. Тэгтэл одоо хүүхдүүд багангийн хүүхдүүдийг цахим шилжүүлнэ, улирлынхын амралтыг урагшлуулна гэж хоорондоо ярилцаар хэлэлцээ хийгээл байна л да. Энэ хооронд одоо нөхцөл байдал улам хүндрээд байгаа тохоо та ярьжсэн. Тэгээд өөр өвчнүүдтэй, вирусүүдтэй хавсар нь одоо энээс илүү хүндрэх эрсдэлтэй гэж ярьж байна. Тэгэхээр яг хүүхдүүдэд өдөр тутамдаа үзээд ингэж их ачаалттай ажиллаж байгаа эмч нар одоо төр засагт гэдэг юм уу холбогдох албаны хүмүүст нь өөрсдийн санал бодлоо илэрхийлэх юм боломж байдгийн болоо одоо харна гэж байгаа шүү дээ энэ 7 хоногийн дуустал. Энэ 7 хоногийн харна. Яг бид нар бол эмнэлэг дээр байгаа ачааллаа харахаар цахим болгочоосэй л гэж ер нь бол хүсэж байна. Оргил үе нь болоогүй шүү дээ. Оргил үе нь болоогүй гэж та тэр одоо нөгөө улсын эмнэлгүүд ер нь эмнэлгүүдийн бичлэгийг харсан биз дээ. Тэр ер нь шалаар нэг гэдэг чинь л болоод байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь нэг жоох ингээд нэг намжаах үүднээс цахим болгочоосаа гэж яг одоо хувь хүнийхээ үүднээс болвол ер нь бол хүсэж байна. Гэхдээ нөгөө талаар хүүхдүүдийн маань боловсрал гэдэг бас хэмжээлж бол одоо баршгүй бидний хувьд бол үнэт зүйл шүү дээ. Тэгтэл яг энэ жил зөвхөн энэ жил томуудыг дээд байгаа юм биш. Одоо л одоо бид нэр томоогоос болж амар хүнд байдалд ороод байгаа юм биш. Ер нь жилдээ л ийм асуудалтай тулгардаг. Энэ жил нэг арай жоохон онцлог болохоор илүү жоохон ингээд их өртөчөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр яг ингээд 12 сар 1 сар ингээд томоогоор ид өвдөж байгаа үед эцэг эхчүүд амар шаналж ирсэн 8 сар 9 сар гэхэр мартчихдаг байхгүй. Тэгэхээр 9 10 сар ер нь тохиромжтой үг 10 сарын 20 10 сарын 15-нд вакцин таамагдсан байгаа гэдэг. Дараа жил вакциндаа хамрагдаач тий. Давхар нэмэгдээд үнэхээр одоо төр засгаас одоо хүүхдүүдтэйгээ бид нар мэдлэг боловсролыг ингэж хохироож болохгүй тий гэж үзэж байгаа юм бол дор бүрний харалтуур хамгааллаа барьмаар байна бүгдээрээ. Тэр нэг хүүхдүүд биш шүү дээ. Одоо шинэ жилийн өчнөө олон арга хэмжээ болно. Нийтээрээ 5 дахь өдөр болгон цуглана тий. Энэ болгон дээр хэдүүлээ одоо баян гэх юм хэцүү юм. Гэхдээ гараа угаагаа чи гарын ариун цэвэр айгуу чухал байхгүй. Гарын ариун цэвэр сагснаар өвчлөлийг 30% буруулах боломжтой тий. Тэгэхээр гараа маш сайн ариутгаа чи гараа угаагаа чи гадуур явахдаа масктай яваад өгөөч чи. Яг гэр бүлийнхээ тэр нэг дархлаа султай бүлгийн хүмүүсээ яг эд гадуур ажил хийж өгч байгаа бидний насны хүмүүс жоохон хайрлаач тий. Яг хуу бидний үеийнхэн тусвал нэг хэд хоног бол хямран мяарн угаасаа хүнд халдвар тодорхой тий. Тэгтээ одоо гэрт байгаа 65 наснаас дээш өвөө эмээнэр бол тэр халдварч имлэг твтэх нас барах өвчлөх маш хүнд эрсдэлтэй одоо хамгийн одоо санаанд орж ирж байгаа ойрын жишээ гэх юм бол бидний хайртай жүжигчин байдаг солирын одоо барби шив гэдэг шанзай гэд бид нэр яддаг штэ. Сая 2 сард томоогор нас орсон штэ. Тэгэхээр чи эн чинь бас л айгүй их үүсцүү халдвар байгаа болохоор нөгөө ийм хавсарсан эмгэг өвчтөе хүмүүс ер нь бол эмнэлэг твтэх тэрнээс цаашаа асуудал үүсэх магадлал айгүй өндөртэй. Тэгэхээр нөгөө дор бүрний бас нэг төр засаглт их хэвээр гэхээс биш одоо төр засаг маань чадлаараа л арга хэмжээг авч байгаа. Бид нар ч гэсэн чадлаараа л энэ хүнд үеийг одоо хувийн ариун цэвэр ковид үеэр сонсдог юмнуудаараа маш сайн гаргаж өгвөл дор ичээгээсээ л гэж үсмээр. Тэгэхгүй бол ингээд гад гудамжинд явж байгаа хүмүүсийг харахаар ч бас хэцүү юм биш. Юусэн маск энэ төр байхгүй толгойтой архинд юусэн хувц сонор одоо бас л хүүхдүүдээ бас нэг арай жоон дулаах явуулж ядаж болдгоо юм бахтай гэж бодогдмор хүмүүс зөндөө ярьж байгаа юм тий. Давхар нэмэгдээд хэрвээ хүүхдэд нь эсвэл танд томоогийн шинж тэмдэг илэрчээвэл гэртээ жоохон амраарэ. Битгий энэ томоогаа хаа нэг цацаад илгээд хүн амтнд талтаагаад яваад байгаа ч л гэж үсмээр энэ ерөнхийдөө. За энэ үед ээжүүд бол аауд үнэхээр одоо шантарч байгаа. За хүүхдүүд нь харьцангуй том болцсон хүмүүс бол нэг юм мартаад яваад идэг штэ. Тухайн үед хэцүү байснаа ч гэсэн мартчихдаг хүн чинь нөгөө насан турш өвчин биш юм болохоор тэгтэл одоо ингээд нираатай ээж байна, цэцэрлэгт явж байгаа ээж байна. Тэр гэр дотор дахиад бага ангийн хүүхд байна, дунд ангийн хүүхд байна. Тэг үнэхээр одоо яах юм бэ? Тэгэл хүүхэд нэг эмнэлэг твтэл гараад 7 хоног дахиад ханиалах гар бүр ингээл шантраал өвдөг нуглараал тий. Одоо би яг яах ёстой юм бэ гэлээ тэгдэг штэ. Тэгээд давтан нэг жил ингээд 3 удаа 4 удаа хатгаа авах тохиолдол хүүхдэд байдаг. Тэгээд бид нар бол хүүхэд байхдаа ер нь би антид гоожсэн сандаггүй энэ хоёр усын юм уудаг. За халуур бол парацетмол ууж л байсан байх та. Тэгтэл одоо ингэж айхтар жилд 2 3 4 хатгаа болж байгаа. Ингэж их вирусээр өвчлсөн хүмүүс том болоод биеийн эрүүл мэнд, биеийн чанар ямар болох бол гэж би одоо хүүхдүүдтэй санаа зовдөг. Тэгтэл бид нар бол ингээд харьцангуй
цэвэр байсан үе шүү дээ. Яг нөгөө хүн амын нэвтэршил төвлөршилтэй их хамаатай бидний үед чинь ангид 20 дүүхт 30-аад л хүүхд уртаашаа байдаг. Цэцэрлэгт бол 50-60-аараа байдаггүйсэн шүү дээ. Тэгэхээр бол энэ нөгөө хүн хоорондын одоо юу гэдэг нэг ангид 50-60 хүүхд байх гэдэг бол айгүй хэцүү байхгүй юу. Тэгэхээр яг энээсээ шалтгаалаад өвчлөх давтамж нь жоохон ойрхон байж бас магадгүй. Эмч нарын хувьд бол айл болох антибиотик эмчилгээг авахгүй л гэж үздэг. Бидний уншдаг одоо удирдамжин дээр юу гэж өгдөг вэ гэхээр амьсгаатаагүй л бол бараг битгий антибиотик бичээч гэж утсан байдаг. Өөрөөр хэлбэл уушигны хатаа гэдэг онж тавиагүй бол антибиотик бичээч л гэж утсан байдаг. Тэгтээ Монголын нөхцөлтэй айгүй хэцүү. Тэр бол герман одоо англи монголын удирдамжтай яг тэр герман англиг удирдамжийг яг одоо практик дээр хэрэгжүүлвэл ер нь жоохон хэцүү. Яагаад гэвэл бидний нөхцөл байдал шал өөр байхгүй. Нэг гэрт хідүүлээдэг үлээ. Нэг ангид хідүүлээдэг үлээ. Чих хамар хоолой өвчлөл ямар илбэг үлээ. Хоолойны идэ хэр байдаг үлээ. Хөгжсөн орнууд бол дан вирус бол вирусээрээ дуусчихна. Хөгжиж байгаа орн нэнгийн хүндрэл маш ихтэй. Өөрөөр хэлбэл тэр хүүхэд дан ARS вирусээр явцаар байгаа дуусна гэхэд бол айгүй хэцүү. Чих нь нүддэг, хоолой нүддэг, уушгины хатаа болдог. Тэнгууд ялчгүй антибиотик эмчилгээ орж ирдэг. Уг нь бол аль болох антибиотик найтасан, ханиасан, хол болоосон болгон дэр бичгүй гэж хичээгээд байна. Тэгтэл яг нөхцөл байдал маань бичгээс өөр аргагүй байдалд оруулаад байна. Тэгэхээр бас нөгөө эмч хийж байгаа хүмүүс чинь бас хэцүү шүү дээ. Яана одоо ингэж их нөгөөд жилд одоо 6-аас олон удаа антибиотик эмчилгээ авах чинь дархлаа тогтолцооны асуудал байна уугүй гэдэг асуултанд бид нэрийг өөрт нь оруулаа авчдаг байхгүй. Тэгэхээр одоо нэг хаана л одоо анхаарах асуудал байгаа дээ тий. Одоо зуны дэлгэр цагаар чих амар хоолойгоо эрүүлжүүлээ. Дээрэс нь одоо төр засгаасаа гуйх юм нь бол сургууль цэцэрлэгийн одоо орон байрыг хүртээмжтэй болгож өгөөч. Стандартын дагуу 25 хүүхэдтэй байлгаад өгөөч л гэж одоо эмчүүний хувьд л гуйх юм байна да тийм. Зунжингаа антибиотик уугаад тариа хийлгүүлээд 2-3 удаа хатгаа авсан хүүхдүүд бөө эмчилгээ хийлгэж байгаа шүү дээ. Хөөхөн хүүхдүүдийнхаа ингээд духнаас нь өндөрлөхөр ингээд им өнөрддөг шүү дээ. Бүр ингээд биед нь шингэх хэмжээний их эмчилгээ хийлгцэн байжгаад тэгээд энэ хүүхдийн биеэс дараа зун гэхэд хэдийн хугацааны дараа энэ хорн бүрэн гадагшилдаг юм болов уу эсвэл ингээд дараа жилийн өвөл болоход нэмэгдээд ингээд хороо хүүхд шингээгээд байгаад байна гэж байх уу? Ер нь бол хүмүүс нөгөө эмийн хордлого гэж аягүй юм боддог. Ер нь манайхан тийм юм ярьдаг нь халуурж чана биеэр нь тууралт урчдаг хүчин байдаг байхгүй. Эсвэл вирусын халдварын түүхэд биеэр аягүй тууралт турамтай байдаг. Тэгэнгүүт энэ нэмнээс ч хортчлоо гэдэг түүхт ихтэй. Бид хүүхдийн эмч нарын бичдэг антибиотик тариагаар болон эмээр хэлбэрүүд бүгдээрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн одоо юу гэж хүүхдэд аюулгүй гэдэг маш олон судалгаа шинжилгээгээр нотлогдсон антибиотикууд байдаг. Өөрөөр хэлбэл юугүй одоо юу гэдгийг хүүхэд таниалаа гингууд одоо шүд мүдэнд нь нөлөөлдөг ямар одоо чихмэхэнд нөлөөлдөг антибиотик бол өгөхгүй шүү дээ. Мэдээж хамгийн өргөн хүрээний аюулгүй нотлогдсон антибиотик ерөнхийдөө бол авдаг гэсэн. Тэгэхээр тэр аюулгүй нотлогдсон антибиотик нэг хэдэн олон сар жилээр хүүхдийг хямраагаал одоо бие дотор нь вирус нь гадагшлахгүй байна энэ гэж бол байхгүй. Гэхдээ антибиотик эмчилгээний хувьд юу санаа зовоодаггүй гэхээр бага наснаа маш олон антибиотик одоо эмчилгээ авчихсан хүүхэд 30 наснаа 40 наснаа халдвар авал тэр юмдээ намдах болов уу гэдэг ажил. Тэр л гол санаа зовсон асуудал байгаа байхгүй. Тэрнээс бол яг эмчийн зааврын дагуу килограмм жинтэн тунгийн тооцсон антибиотик болвол биеэс гадагшлах хугацаанд л гадагшлана. Ялангуяа бидний түгээмэл бичигддэг өдөр тутамдаа бичдэг антибиотикууд бол айхтар тийм хоров гаж нөлөөл харьцангуй гайгүй. Гол асуудал чинь ерөөсөө л ингийн төсвөрчлөлт. Амгслын зөндөө уугаад илэн 20 настайдаа амгслын үйлчлэгүүл гэдэг асуудал. Нөгөө антибиотикийн тасал гэдэг л айлгах асуудал тийм. Тэгэхээр хүмүүс ч бас нэг тийм арай жоохон эмийн хордлого гэдгийг тэгж бодоод. Тэр бас арай биш. Хүүхдүүдэд эмнэлэгт үзүүлчихэд эмнэлэг твтэх нөхцөл байдал байхгүй. Нэг орон дээр 2-3 хүүхд авч байгаа ийм мэдээнүүд бид нар харж байгаа эмнэлгийг харж байгаа. Тэгээд гэртээ им уулгаж байгаа, гэрээр эмчилж байгаа. Түүний хажуугаар гэрээр хүүхдүүдэд тарих тохиолдол байдаг шүү дээ. Булчин тариа эмчи яадгийн хөгжгөн дээр нь одоо 4-1 дээр гэл ингээл бүгдээрээ нэг юм хөгжсөн интернетээс хараад нэг зураг харж байгаа л 4-1 дээр нь тариа ичдэг. Эмч нэрэ болдго юм уу? Үгүй ер нь бол гэрээр ямар ч тариа хийх ялангуяа хүүхдэд ямар ч тариа хийх одоо стандартуудад нь ч ерөөсөй байхгүй. Бүр байхгүй. Яг нэг тохиолдолд яаралтай тусламжийн эмч ирээд хүүхдэд тариа тарьж магадгүй. Тэрний юу гэхээр лаар ингээд өглөө үрээр бодог шүү дээ. Бид нэр мэддэг байхад 3-6 цагийн хооронд хоолойнхтнаа л буучдаг шүү.
тэр тохиолдолд тэр гэрээр тариа тарина уу гэхээс биш хэн нэгэн хүн хүүхдээ гэрээр хатгааг нь эмчилнэ гэж байхгүй. Ягаад гэвэл хэрвээ хүүхэд үнэхээр уушигны хатгаа боллоо вирусын хүндрэл гэж бодвол бидний одоо гарт баригддаг тий бидний хатганд хяналтанд байдаг вирус гэж байхгүй. Вирус өөрөө маш ухаантай. Хүндрээ тэр одоо хүүхэд хэрвээ ямар нэгэн байдлаар хүндрэлээ гэж бодгол юм бол гэрээр эмчилнэ гэдэг асуудал айгүй хэцүү. Ялангуяа уушигны хатгаа яг болсон уу гэдгийг харах нь л дээ гол нь тий. Эцэг эхчүүд, ээжүүд эмнэлэг дээр очихдоо арга хэмжээнүүдээ аваад за одоо энэ горигүндээ гэж байгаа үедээ эмнэлэгт хандаад эмчилгээ хийлэгдэг. Гэтэл ам дамжаад одоо хэрн буруу эмчилгээ хийж байгаа хөндрүүлчихэд ирж байгаа ихэнх тийм дийлэх тохиолдол гэсэн юм байна уу одоо? Бага. Одоо ч ингээд нөгөө сошиал айгүй итгэвтэй ингээд хөгжөөд эхлэн гут ч ингээд эм чин мэддэхгүй, хэн нь мэддэхгүй хүмүүс айгүй ихтэй болчихсон. Тэгэл бүгдээр айгүй их зөвлөгөө өгдөг тийм. Д витаминыг маш өндөр тунгаараа одоо хин эмч гээд өөртөө бүр нэр мэр өгсөн тэгээд ангаа ухааны сургууль төгсөн дипломч авахгүй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгუთ ч Д витамин бол ямар өндөр тунгаар одоо хэдэн мянга 50 мянгаар гэж витамин С хэдэн мянгаар уулгаал болчихно. Тэгтэл Д витамин С витамин гэдэг чинь ямар ч юм хэмжээ доос гэж нэг юм байдаг юм аа. Үнэхээр 50 мянгаар уулгаа тэр хүүхдийн томуу идэгчдэг бол одоо Нобелийн шагналт тэр одоо эмчилгээ орноо баг тийм эцэд энэ ч одоо ямар ч хүндрэлгүй одоо баахан хүмүүс эмчилгэнэ шүү дээ. Тэгэхээр тийм нэг сонсоход л тийм нэг амар амар хэлбэр юм шиг санагддаг юм бол ер нь дандаа арталтаа хин нэгний санхүүг ивент гэх юм байт юм аа. Хүүхдийн дархлаа дэмжих гол аргач ерөөсөө хоол нойр шүү дээ. Хоол нойрноос өөр хүүхдийн дархлаагаар оролдох эмийн бэлтгэл бол хэрэглэж болохгүй. Тэгэхээр тэрийг хэдүүлээ айгуу сайн ингэж байхгүй бол арчилгаагаар хүүхэд иддэг юм аа гэдгийг ээж аваад айгуу сайн мэдэхгүй бол бид нар чинь жоохон амархан юм дуртай шүү дээ. Ингээд нусын цэвэрлэхгүй шингэний нуулах гэж өөстөө нэр энэ шидэд бэлтмэлийг хүүхэд минь идэгчнэ гэж бодож бол ерөөсөө болохгүй. Арталтаа зайлшгүй явж байгаа л гэсэн үг. Дээрээс нь хүүхэд цаг алдна хүндэрнэ тий. Тэгэхээр яг мэрэгжлийн эмчээс одоо мэдээлэлээс аваач, мэрэгжлийн байгууллага мэдээллийг сайн сонсооч. Мэргэжлийн биш хүмүүсийн ярианд итгэж хүүхдээ одоо бас яаж болохгүй. Дээрээс нь нөгөө ээжүүдийн групп дээр тэдэн сартай хүүхдээ яг тэглээ. Одоо ямар ч эмчилгээсэн хүүхдээ хооронд тэр эмчилгээ гэж өгдөг. Хүн болгоны бие физиологи өөрөө хэний хүүхэд яаж өвдөд яхаа бид нарт бодлол тэр ээжд бол ямар ч хамаагүй. Тэгэхээр яг өөрөө хүүхдийг мэдрээд эмчтэй сайн үзүүлээч л гэж л. Бүрэн зургийг аваад тавьсан харагдаад идэх шүү. Манай хүүхэд тий. Тэгснээ им ууж байгаа эмнийхээ зургийг ингээд тавьсан. Яг мөн бэ наадах чинь энэ хүүхдэд өгчий гэд бараг тэр эмчийн жор биш. Ээжийн авч өгсөн эмнүүдийн зураг бариад явж байгаа тохиолдол харагдав. Давхар бас нэг ажиглагддаг юмнууд нь болохоор эмийн санд орчинготой. За манай хүүхд тийм шинжтэй ямар юм уу гэдэг. Тэр бас жоохон учир дутагдaltaй байгаа байхгүй. Одоо ер нь бол тэр жоохон бас хэцүү. Тийм. Тэгэхээр яг ингээд одоо өрхийн эмч 8 хүртэл сууж байгаа шүү дээ. Яг мэрэгжлийн хүмүүст илүү сайн хандаач ял гэж ерөнхийдөө бол зөвлөнө. Ер нь бол яг энэ дэгдээд байгаа халдварууд бол нэг удаагийн үзлэгээр үзээд эм өгөөж шууд идэгдэг халдварууд бол биш. Ер нь бол их амаргүй. Тэгэхээр шаардлагатай бол ханиадныхаа 3 дахь хоног дээрээ шаардлагатай бол ханиадныхаа 7 дахь хоног дээрээ хоногоо 7 аягүй чухал байхгүй. Тэр хоногуд дээрээ давтан үзлэгтээ ирээч ял гэж зөвлөнө. Тийм тэрнээс одоо нэг эмчилгээ хийчихэнгүүтээ яг тэр нь таарах юм шиг 5 хоног хийчихэнгүүтээ за зин чинь болсонгүй гэж орж иж болохгүй шүү дээ. Үнэхээр антибиотик эмчилгээ авсан бол 48-72 цаг дотор буцаж ирээд эмчилгээнийхээ үр дүнг үзүүлээд солих үгүйгээ шийдэх хэрэгтэй байдаг гэсэн үг. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо энэ удаагийн өнөөдрийн зочин бол Синт клиникийн ерөнхий эмч Тунгалаг байлаа. Яг одоо тэгдээд байгаа вирусын томоогийн тухай мэдээлэл зөвлөгөө өглөө. Тэгэд маш олон янз хуваагддаг юм байна. Ханиад, томоо төст, вирус гэдэг одоо хичнээн төрлөө. Тэгэд энэ жилийн тэгдээд байгаа онцлогтой юм байна. Вакцина болвол хийлгэх хэрэгтэй. Таны хүүхэд ханиад хүрнэ. Гэхдээ хүндрэлээс сэргийлнэ гэдгийг сайн ойлго. Вакцин хийлгэсэн байж ханиад хүрчлээ л гэл бас ингээд байдаг. Энийг тэгээд наан цаантаа бодож үзэх хэрэгтэй юм байна шүү. Тэг өдөр болгон маш хүүхдүүдийг үзэж эмчилж энэ их ачаалттай ажиллагаа хажуугаар Хөгжингэр радиогийн сонсогчдод ирж мэдээлэл зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Өөр эцэг эхчүүдэд маш төгшүүртэй байгаа ээжүүдэд өөр нэмжлэх юм байна уу танд? За ер нь бол яг энэ удаагийн оргил одоо томоогийн тогтолт хэдүүлээ одоо хичээл сургууль амраад тийм
ер нь бол яг үрд мөнх үргэлжлэх юм шиг хэдүүл амар юм айдастай хүлээж авч нэг талаасаа сэрэггүй тий. Мэдээж одоо томгийн дэвтэлт явцаараа бол явах. Гэхдээ хэдүүлээ чадах чинээр бас өөртөө гадуур хатаа маска зүгээд дулаахан хувцлаа хүүхдүүдээ сайн хооллоод гарын сайн угаалгаад чадах чинээрээ л халдвар хамгааллаа бариад хэдүүлээ үзнэ гэсэн. За нөгөө талаараа гэх юм бол хэдүүлээ бас гэртээ байгаа дан хөнгүүд гэлтгүү настай одоо аав ээжигээ ойр дотны хайртай хүмүүсээ яг энэ жоохон хүндгэн явж байгаа энэ халдвараас сайн хамгаалаарай л гэж өнөөдөө захираа та. За баярлалаа. За баярлалаа. Тэр сонсогчдоо та бүхэн Хөгтөнгөр радиогийн хөтөж подкасттай хамт байлаа. Хөтлөгч Аймаа энэ удаа Зинт клиник ерөнхий эмч Тунгалагтай ярилцлаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Танд баярлалаа. За баярлалаа.